Хууль зүйн үндэсний хүрээлэн 2003 оноос эхлэн олон улсын болон Монгол улсын хууль зүйн шинжилгээ ухаан боловсрал практикт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүнд бүхий хуульч эрдэмтэн багш практик ажилтныг урьж хүндэтгэлэн лекц сонсох хөрөг зургийг байрлуулах ёслол үйл ажиллагааг зохион байгууллаа. За юуны өмнө бол хууль зүйн яам, хууль зүйн үндэсний хүрээлэнд талархал илэрхийлээ. Ийм боломж хүн болгонд олддгүй. За энэ ач холбогдол өгч бэлдсэн энэ хүндэтгэлийн лекцэнд сэдвээ сонгож их бодлоо. Янз бүрийн сэдв орж ирлээ. Тэгээд энэ саяны та бүхэн сонссон эргүү эрх зүйн орчин үеийн чиг хандлага гэсэн сэдвийг сонгосон юм. Одоо энэ эргүү эрх зүй тулгарч байгаа олон асуудлыг шийдэх арга зам байж болзошгүй. Энэ эргүү эрх зүй бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл гэж би үздэг. Эргүү эрх зүйгээр бид нутаг дэвсгэрээ хамгаалж байна, тусгаар тогтнолоо хамгаалж байна, хүнийхээ эрх хэрэгчлээ хамгаалж байна, өмч хөрөнгийг хамгаалж байна. Тийм учраас бол ийм сэдвийг сонгосон юм аа.